Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын Өртөө цохорны Улаанхад хотын оньны тошуун шар мөрөн болон нэгэн голын уулзуурт хорчины эсний баруун талд байрладаг. 400 мянган хүн амтай 12 мянган км газар нутагтай нийт газар нутгийн 40%-ийг эсэрхэг газар эзэлдэг юм а. Энэ бус нутгийг цөлчгөөс сэргийлэх зорилгоор 1978 оноос эсний нүүдлийг сааруулах үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд эсэрхэг газар нутагт мод бутлаг ургамал тарьж эсний нүүдлийг зогсоож чаджээ. Ингэхдээ ил үйл хэрэгт юуны өмнө нутгийн иргэд малчид тариачдыг татан оролцуулж нутаг газрынхаа эсний нүүдлийг зогсооход гар бие оролцол засгийн газраас урамшуулал олгох байдлаар дэмжиж ирсэн байна. Эсний нүүдлийг сааруулахдаа дөрвөн талдаа 2 метрээс хэтрэхгүй шоод өрүүлжин байдлаар хулс мэд босоо оргомлыг эсэнд шигүү хатгаж игнүүлэхин зэрэгцээ элсэн толгод дундуур автозамыг олноор барьж иргэд мод бутаа унаа машинаар элсэн дунд зөөж хүрэх боломжийг хангах. Хурс шороо голдоггүй усалгаа баг шаарддаг буургас харган арц нэгэн зүйлийн гацуур модыг тарьдаг бөгөөд эдгээр модыг тариад 3 жилдээ хүний гар оролцоотойгоор баг зэрэг үршлэн ургуулж чадвал цаашдаа өөрөө бие дангуурах боломж бүрддэг байна. Өмнө нь амьгүй шахам элсэн цүлд ойжуулах ажлыг үр дүнтэй явуулснаар ил хэсэгдэг экологийн тэнцвэрт байдал сэргэж элдв төрлийн шавж мэрэгч шувууд туурайтан зэрэг амьтдын амьдрах нэгэн таатай орчин бүрдсэн байна. Мөн эсэрхэг нутгийн хэсэг газрыг сонгож цүлжилтөөс хамгаалах мод бут тарих арга хэрэглэхгүй байгалийн өөрийнх нь дагшин байдлаар үлдээж түүнийг эрдэм шинжилгээний судалгааны болон экологийн зорилтоор судалдаг байна. Монгол Хятадын сурвалжлах багийн сэтгүүчид ил эсний нүүдлийг зогсоосон арга туршлагаа суралцсан мэдээ сурвалжлага бэлтгээд цаашгуудлан хашлууд нуурын элсэн манхан дундах аяр жуулчлалын төвд очлоо. Одоогоос 6500 гаруй жилийн өмнө хамаарах буюу дундад улсын хамгийн анхны луугийн цагирган дүрс бүхий хашлууг эндээс 1971 онд олсон гэдгээ. Хашлууд нуур нь олон жилийн өмнө томоохон нуур байсан ч өдгөө байгаль экологийн нөхцлөөс хамаарч багассан ажээ. Чингэлэгэн зочид бодлоор алдартай тус жуулчны төв жилийн 4 улиралд ажилладагч 7-8 сард ирэх жуулчны тоо эрс нэмэгддэг байна.